Сайн байцгаана хүүхдүүд ээ. Багш нь та бүхэнд өнөөдөр зай ашиглан чийдэн хэрхэн асаах тухай туршилтын хичээл хийж сонирхуулах гэж байна. За бид туршилтын хичээл хийхээс өмнө заавал аюулгүй ажиллагааны дүрмээ самдаг байгаа. За өнөөдрийн хичээл маань хэрэглэгдэх зүйлстэйгээ эхлээд танилцъя. За биднэрт зай хэрэгтэй, чийдэн хэрэгтэй, холбогч утас хэрэгтэй. За тэгвэл зайг бид амандаа хийж болохгүй, хилэндээ хүргэж болохгүй. За чийдэнг бид шилээр хийдэг учраас хагалахаас болгоомжлно. Хэрвээ газар унгаад хагалвал ойр байгаа том хүмүүстэй хандаарай. За холбогч утсыг шүдээрээ зууж болохгүй. Аюулгүй ажиллагааны дүрмээ сайтар биелүүлээд туршилтаа эхлэе. За та бүхэнд багш нь туршилт хийж үзүүлье. За чийдэн мэдээж бид холбогч утсаар зайтай холбох ба. За чийдэнтэй холбогч утсаа холболоо. За батарейг холбогч утастайгаа холбъё. За гэсэн хэдий ч чийдэн асахгүй байна. Яагаад асахгүй байна вэ? Сайтар ажиглаарай. За багш нь туршилтыг арай жоохон өөрчлөлт. Одоо асвал уу? Чийдэн асчихлаа. Яагаад түрүүнд асахгүй байснаа одоо харин асчихв? Эргэцүүлнийг бодоорой. Түрүүнд бид чинь холбоосоо дутуу хийсэн байж тээ. Задгай холбоос байж. Харин одоо бид битүү холбоос хийсэн учраас гэрэл маань асаж байна. Тэгвэл гэрэл битүү холбоосонд асдаг нь байх нь шүү. Тэгвэл туршилтаа арай өөрчлөе. Багш нь та нарт бичгийн хавчаар цаасан мөнгөн дэвсгэрт харанда балруул авчирлаа. За бүгдээрээ эдгээр зүйлсийг холбож үзье. За бичгийн хавчаар захилгаан дамжуулдаггүй юу? Та нар юу гэж бодож байна? За бид гэрэл асчихлаа. Гэрэл асаж байгаа юм чинь бичгийн хавчаар маань захилгаан дамжуулдаг байх нь байна. За тэгвэл холбоост захилгаан дамжуулдаг зүйл холбол гэрэл асах хിവэрэ байх нэ. За туршилтыг арай өөрчлөе. Одоо бүгдээрээ балруулыг холболтонд холбож үзье. Та нар гэрэл асна гэж бодож байна уу? Асахгүй гэж бодож байна уу? За дотроо бүрээ дүгнэлт хийж аваарай. За багш нь холболт хийсэн хэдий ч ассангүй.
Яагаад асаагүй вэ? Балруул цахилгаан дамжуулдаггүй учраас битүү биш задгай холбоос үүсчихжээ. За харандааг холбож үзье. Харандаа цахилгаан дамжуулах уу, дамжуулахгүй юу? Та нар юу гэж бодож байна? Бас л эргэцүүлж бодоорой. За багш нь харандаад холболт хийлээ. Цахилгаан дамжуулдаг юм байна. Холбоос маш удаан дамжуулдаг юм байна. Явж байна харж байгааз. За тэгвэл одоо мөнгөн дэвсгэрт буюу долларыг хийж үзье. За цахилгаан дамжуулах болов үгүй болов та нар юу гэж бодож байна вэ? За би битүү холбоосоо үсгэлээ. За бүгдээрээ битүү холбоос үсч үгүй юу шалгая. Үссэн боловч гэрэл ассангүй. Яагаад гэрэл асаагүй вэ? Тэгвэл мөнгөн дэвсгэрт маань, цаасан дэвсгэрт маань холбоос цахилгаан дамжуулдаггүй байх нэ. За тэгвэл холбоосод цахилгаан дамжуулдаг зүйл холбоод гэрэл асна. Цахилгаан дамжуулдаггүй зүйл холбоод гэрэл асахгүй байх нэ. За тэгвэл өнөөдрийн хичээлээ дүгнвэл битүү холбоосонд гэрэл үүсдэг юм байна. Задгай холбоосонд гэрэл үүсдэггүй юм байна гэдгийг мэдэж авлаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Аюулгүй ажиллагааны дүрмээ сайтар бэлдээд туршилтыг хийж үзээрэй.